Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Давтлах хичээлийн презентацийг танилцуулъя. Энэ зураг нь сүүлийн 2 жилд Монголд олсон газар хөдлөлтийн зураг юм. Өмнөх зургийг ашиглаад асуултанд хариулаарай. Монгол орнд болсон газар хөдлөлтийн хүч хэдэн магнитуд байна вэ? Монгол орнд аль хэсэгт нь газар хөдлөлт болж байна вэ? Монгол орнд газар хөдлөлт болоход нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлно уу? Монгол орнд газар хөдлөлт болсноос үүссэн эрсдэл харьцангуй бага байгаа учрыг тайлбарлана уу? Монгол орн хавтангийн ил дээр байдаггүй ч 2 асар том хүчний дунд буюу энэтхгийн хавтангийн түлхэл Сибирийн хатуу хавтангийн хаалт хавчуулагдан шахагдаж байгаа учраас газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй байдаг байна. Улаанбаатар хотын иргэн тойронд ч гэсэн идэвхтэй хагаллууд байдгийн шалтгаан нь энэ юм а. Даалгавар 2-ыг хийгээрэй. Газар хөдлөлт, галтан улшил адил тал бий юу? Дэлхий яагаад чичирхийлэн хөдөлдөг вэ? Мосо Веб рүү өөрийн Мои сая дараа нэвтэрч ороод дараах дасгалыг хийгээрэй.